манайхаа 8 би өнөөдөр та бүхэндээ All in One нэвтрүүлгийнхаа цоо шинэхэн дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. За би өнөөдөр Калифорни фитнес дээр хүрэлцэн ирсэн байна. Яагаад фитнесийг сонгосон бэ гэх юм бол сүүлийн үеийн охид бүсгүйчүүд гэлтгүй бүх насныхан фитнесээр маш идэвхтэй хичээлдэг болсон байгаа. Тийм болохоор өнөөдрийнхөө дугаарыг фитнесээр хичээлэхээр сонгосон. За тэгэхээр бүгдээрээ хамтдаа явцгаая. За нэмэн хуцаа солиод фитнес багштайгаа уулзахаар ирсэн байна. Тэгээ манай эгчин багш маань нийт хэдэн жил фитнесээр хичээлсэн бэ? Яг яагаад фитнесээ багш дасгалжуулагч болгоо шийдсэн юм болоо? Би одоо энэ спортоор хичээлээд 15 жил болж байна. Тэгээд анх хичээлэх болсон шалтгаан нь болохоор манай ээж нөлөөсөн л дээ. Одоогоос бараг 25 жилийн өмнө манай ээж энэ спортоор хичээлдэг байсан. Тэгээд хүүхэд тохт ээжийг дагаж энэ спортын зааланд орж ирдэг байсан. Тэгээд тэр цагаас хойш энэ спорт тайртай болсон шүү дээ. Тэгээд одоо хичээлээд 15 жил болж байна. Авраг шалгаруулах тэмцээнд оролцож байсан амжилтууд байгаа юу? Бага би 18 оны хотын аваргын ангиллийнхаа аварга болж исэн. Тэгээд үнэмлэхүй аварга болж исэн. Тухайн жилийнхаа Азийн аваргын хүрэл медальтай. Тэгээд 19 оны Азийн аваргын, Зүүн Азийн аваргын алтан медальтай, олон улсын хэмжээний мастер солтой. Тийм тамирчин багш тасгалжуулагч байна. Манай Калифорни фитнес ер нь ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Маа Калифорни фитнес болохоор 2 салбартай. Эхний салбар нь болохоор модны үерт байрладаг. Хоёр дахь салбар болохоор Чингис зочд дуудалд байрладаг. Тэгээд бид нар одоо Чингис зочд дуудлын салбар дээр байна. Тэгээд фитнес болон аква фитнесийн үйл ажиллагаа явуулдаг. Сая яаж ирэхэд хажууд нэг тийм саун гоо сайхны салон байх шиг хэлсэн. Тий. Яг маа салбарын нэг даваа тал гэх юм бол хажуудаа саунтай, массажтай, гоо сайхны салаатай. Тэгээд аква фитнестэй. Ийм байна. За ер нь ямархуу хүмүүс илүү фитнесээр хичээлэхийг илүү зорддог юм болоо? Яг нэг үе бодох юм бол одоо хүмүүс эрүүл амьдралын хэм маяг гэдэг талаас нь фитнесийг хийдэг болсон байна. Тэр нас миний бодлоор маш зөв гэж би бодож байгаа. За тэгвэл фитнесээр хичээлэхийн давуу тал нь болон сул тал нь юу вэ? Давуу тал гэх юм бол зөндөө байгаа л та одоо тийм эрүүл амьдралын хэв маягтай болон төсвөр хатуучтай болно гэдээ ярих юм бол зөндөө олон давуу талууд байгаа. Одоо жингээ хаях байгаа хүмүүс байдаг шүү дээ. За тийм хүмүүс аква фитнесээр хичээлвэл илүү жингээ хаях уу, фитнесээр хичээлвэл жингээ хаях уу гэдээ эргэлзээд байдаг. Та юугс зөвлөх үү тийм хүмүүс? Би өөрөө яг фитнесийн салбарын хүн болохоор би бол фитнесийг л зөвлөнө. Одоо би яг акваг сайн мэдэхгүй учраас акваг тийм юм гэж мэдэхгүй юмны талаар бас сайн ярмааргүй байна. Би бол фитнесийг зөвлөнө. Дасгал ингээд нэг хэсэгтээ амар эрчимтэй хийж байгаа л нэг болоо дахиад ингээд өөрчлөлт хийгээд идэх хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүст ямар нэг тийм ахиц гардыг болоо. Бахаа энэ спортод хэрвээ тухайн хүн та өөрөө үр дүн хүсч ивэл энийг өдөр тутмын амьдралын хэм маяг болгож хийх юм бол хүссэн үсээгүй үр дүн бидэрт ирнэ л дээ. Тэгэхгүй за нэг сар хийгээд 2 сар ч юм уу 3 сар хийгээд болох юм бол энэ бол бидэрт бол нэг тийм үр дүн болон ашигтай зүйл бол гарахгүй. Тэгэхээр энийг бол зөвхөн өдөр тутмын амьдралын хэм маяг болгож хийх хэрэгтэй. Одоо мэргэжлийн хүний нүдээр би яг ямархуу дасгал хийвэл илүү зохимжтой юм шиг нь одоо байгаагаасаа илүү масс нэмэх үү эсвэл жоохон булчинлаг болох уу аль нь дээр вэ? Яг нь масс нэмэн булчинлаг болно гэдэг биеэр их масс, булчингийн масс ер нь бас хайцангуй ойлголт л доо. Тэгэхээр чиний хувьд бол миний бодлоор мөр, нурууны дасгал булчингийн масс илүү хэрэгтэй байна. Одоо доод хэсгийг дээд хэсэгтэй харьцуулаад харахад бол чамд бол нурууны болон мөрний булчингийн хөгжил бол илүү хэрэгтэй байна гэж би бол харж байна. Хэрвээ дасгал хийж биеэ өөрчлөх гэж байгаа бол зөвхөн би энэ булчингаа хөгжүүлж энэ хэсгээ тураамаар юм гэсэн ойлголт хизээж байхгүй шүү гэдгийг бас далиндуулаад хэлмээр байна. Бүх биеийн булчин жигд хөгжүүлж тухайн хүний бие маш төгс, маш гоё хэлбэр төгстэй харагдана гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ зарим хүмүүс маань орж ирчээд би зөвхөн бөксөө томруулмаар байна, би зөвхөн энэ хэсгээрээ турмаар байна. Тийм бол хизээч байхгүй шүү. Тийм бас хэлмээр. Би яг тийм бодолтой байдсан шүү дээ. Одоо жоохон өгдөж идэхтэй ахгүй байдаг юм гота. За яг фитнес байнга өгдөний дасгал хийгээд байвал өөрнөлөө гарах болоо гэж бас бодлоо. Биеийн масс гэдэг чинь биеийн бүх булчингийн массыг жиг төгжүүлэхийг хийж байгаа байхгүй юу ерөнхийдөө. Тийм болохоор
зөвхөн энэ хэсгийг хиймээр байна, энэ хэсгийг жижигрүүлмээр байна гэсэн тийм ойлголт бол байхгүй. За тэгэхээр багшаа хоёулаа өнөөдөр яг ямар хичээл орох вүлээ? Хоёулаа өнөөдөр мөр болон 3 тасгал хийнэ. За, хүчлэг болно өнөөдөр. Тэр тавхалтаа орох үү? За тэгээ. За эхлээд хоёулаа зам дээрээ гараад 15-20 минут бие халааш. За. За эхлээд замынхаа хоёр талд зогсоод урагшаага ороод за старт гэсэн төвчөө дараад за замын чи ирмээ явж ихсний дараа их зам дээрээ гараа шүү. За одоо гараа. Аюулгүй байдлаас ингэж байгаа юу багшаа? Тийм ээ. За ингээд 15-20 минут бие халаасны дараа хоёулаа тасгалтаа орно. Айрдгүйг 20 минут амар чанга гэж багшаа. За одоо хоёулаа тасгалтаа орно. Эхлээд тасгалтаа орохоос өмнө хоёулаа булчингаа болон хагас шүрэмслэг гэж шүрэмсээ халаана. Тэгжиж бэлтгэлээ тасгалаа хийж эхлэхгүй бол гарч болох эрсдлүүд байгаа. Ирээ тэр эрсдлүүд том байх юм бол тэр эрсдэлтэн жаа насан туршид нь асуудал үүсэх өндөр магадлалтай. Тийм болохоор заавал ч халах хэрэгтэй юм. Маш чухал. Одоо ингээд би өнөөдөр чи дээр мөр болон гарны засгал хийх учраас тухайн уйнуудаа халаа. Тэгэхээр кистэ халаа. Дараа тухайгаа халаа, дотгошин, гадагшин тагмаг гэдэг дуурах үү? Дураад шүү дээ. Харин тийм минийх ингээд дуурайдаг байхгүй амар сонио. За. Одоо хоёрын жижиг гэтэл авч. Хоёулангийн хоёрыг авах уу те? Шисо. За. Үр хийхдээ нэг анхаарах юм хүмүүс сандал дээр суухдаа өвзгөө урагшин тавьж суугаад идэв. За. Өвзгийг заавал хойш нь ингэж болох юм уу? Нуруугаа ихч хойш нь наан тэгжиж мөрний дасгалыг хийж шүү. За. Хөлөө яах вэ багшаа? Эндээ тавих юм уу? Хөлөө урагшаага бүтэн уулаар нь тавь. Үлмийгээр нь хөлийг ингэж үлмийг нь хойшоо хөмж тавих хүмүүс хүний бие тэнцвэрээ хаддаг дасгал хийж хахад. Тэгээ заавал хүн уулыг бүтэн уулаар нь газар тавьж явах хэрэгтэй. За, одоо наваг харж. Гарыг ийм шууны байрлал дотгошоо биш, гадагшаа биш. Игт дэшигээ байх хэрэгтэй. Дэшигээ шахлаа, доошоо буулгалаа. Тохоо энэс доошоо ингэж буух хэрэггүй. За. Тэгэхэд эндээс ийм. Аха. За. За харъя. Эхлээд Борено. Ямар амар хүн санагдаад байна. эндээс за их зургшаа харж, кийст юм штэ. За эндээс дэшигээ 1 2 тэгэд шуу ийм биш заяа. Ихч босоо чигээр нь дээш явж ийм. За энэ бол мөр гантилтай шахалт. Мөрний үндсэн тасгалын нэг шүү ойлгосоо. За. Хэдээр хэд хийх үү? 12-оор 4 өдөр ор ихний ээлжинд. За. За би харъя. Ингэж байна. Тоо хэд хойшоо юм. Жоо хуурш. За авсан. За дээшээ. 1 бараг шууд чирээд. 3 4 5 6 7 8 9 10 сүүлийн 2 1 Миний гар бүр амар халаанаад тах юм. За. Ингээд гантилээ доош тавь шүү. За. За. За ингээд 12-оор 4 өдөр орно. Энэ бол эхний тасгал. Үндсэн тасгал. Дундаа хэдэн минут амрах уу? 1 минут. 1 минут. 1 минут. За. Хит удаан хугацаанд амрах юм бол булчин чи өөрөө хичээл дарч чадвар нь сулах өндөр магадaltaй. Тэгэхээр ерөөсөө 1-ээс дээш минут зүйлээд хэрэггүй. Энэ бол би бол ер нь тэгж тасгалын системтэй хийдэг. Хүмүүстэй ч тэгж заадаг.
Аха. За дахиад нэг өрөө. Өн 2 кг шүү. Амар хүн санагдаад тах юм. За. За дэш. 1 2 Буруу ялцнаа. сайн тогтоо шүү. 3 4 5 6 7 8 9 10 сүлээ 1 одоо ганц. За. Ингээ яг дасгал хийж байхдаа багшаа амьсгаагаа яаж хуваарлах вэ? Чиний биенээс хүч гарч явахдаа чи амьсгаагаа заавал гаргаж явах хэрэгтэй. Аха. Биенээс чи хүч гарахад Одоо одоо сая ингээ буудахтаа ингээ гаргадаач зүгөө. Чиний биенээс түлхэхэд хүч гарч байгаа шүү дээ. Аха. Тэгэхээр чи түлхэж явахдаа амьсгаа гарах нь. Доош буудахтаа амьсгаа гарах нь шүү дээ. Би тэгвэл бүр сэргээр нь ятсан шүү дээ. Тэгээд тохооны байрлал эндээс хит хойшоо ингэж буулгах юм бол өрний урд шүрмс хөшдөг байхгүй. Тэгэхээр чи хагас шүрмслийг хийдээ урах, сэмрэх, таслах өндөр магадaltaй. Тэгэхээр тохоо баг зэрэг өргөшөө. Ийм. Тэгээ эндээс доошоо ингэж цөмөрж буулгах хэрэггүй. Тийшээ ийм байрлал. Ойлгосон? За дахиад нэг өрөө харъя. За. Болж байна. 1 2 Тэ жоохон доошоо. 3 4 5 6 7 8 9 10 1 батанс 2. За ингээ гуравт нь. За. Ийшээ амар чилж юм зүгөө. Тэгээ энэ Яг генесгээрээс амар чилж юм. Бүлтгэдэг булчин учраас гарын 3 талхад баг зэрэг ажиллах нь тодорхой шүү. За. Аха. Чанган. За одоо дараагийн. Ойр дасгал хөдөлгөөн хийгээгүй бол бүчингээ чи ачаалдах чадвар муу байгаа. Тэр болохоор чам хэцүү санагдаж магадгүй. Тэг бүр ингээд өргөсөн чинь ингээд бүр ингээд чичээд ш. Амар. За дараагийн дасгал бол Арнольд чахалт. Бас кантил байх уу? Кантилтэй. За эхлээд би чам зааж гээ. За. Арчи. Тохоо. Эндээс доошоо ингэж буухгүй шүү. За. За. Ингэж буухаар өрний булчин сулрна. Тэгэхээр эндээс задлаад 1 2 хэрэг бүр ойлгохгүй бол ингэж задлаад 1 ингэж буулгаад Аха. 2 Ямар амар хэцүү харагдаад байна. 3 Ингээд инким тий. Тий. За. За чи нэг аргатад үзтээ. Одоо мартсан. Суугаад шууд мартсан. Эндээс тохоо эндээс шүү. За. За эндээс задлаад тийшээ. 1 эргүүл кистэ эргүүл. За тэгээ доошо буулгаад урдан амдаа. Тэгээ задлаа. 2 2 3 4 кистэ эргүүж ингэж. Аха. 5 6. За одоо биед байгаа тэгрээ. 7 8 8 9 Бүр эсвэл юу болоод байна? 9 тохоо хит доош унгаахгүй шүү. 10. За сүүл 2. Задлаад 1. Юу илээ? Алдчихлаа юу? За тавьчих. За. За энэ бол 2 дахь тасгал. За. Одоо яах вэ? 1 минут амраад 3 орно шүү дээ.
үнэхээр өвдөлт өгөөд ирэхэд хүн яг дасгалын техникийг алддаг байхгүй. Тэгээд тоогоо гүйцэхтэй биш. Чанаргүй олон хийснээс чанартай цөөхөн хийсэн чамд илүү үр дүнтэй байхгүй. За. Тэгэхээр дасгалын техникийг сайн бод өөрийгөө контролдод явуулсаа. Тохоо чи энэ доош ингээ буух юм бол мөрний чинь булчин сударж байна гэсэн үг. Одоо нэг ухаанаар булчин чи амраад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи булчингаа амраахгүй зогсолтгүй ажиллуулахын тулд зөв техниктэй хийх хэрэгтэй байхгүй юу? Яг одоо фитнес хэрэгжүүлж байгаа үедээ хооллолтоо ер нь яаж зохицуулах вэ? Одоо тэгээ чиний зорилгоос хамаарна. За одоо жишээлбэл чин нэмээр байна уу? Чин хасмаар байна уу? Тэгээ чиний биеийн өндөр жинт чинь харьцуулж гаргана. Одоо чи өдөрт тэдэн грамм уураг авах юм байна. Тэдэн грамм нүүрс усах юм байна. Нэрийн тооцоолно гэсэн үг үү? Тийм, тэгж гаргадаг юм. Одоо би жишээлбэл масс нэмээр таргалмаар байвал яаж хооллох вэ? Би өндөр биеийн жин чи хэд вэ? Өндөр 62, жин 47. Тэгэхээр миний бодлоор баримжаагаар бол нэг 1800-аас 1900 ч юм уу тэр хавцаа илчлэг авахд бол масс авах боломжтой гэж би бодож байна. Гэхдээ энэ бол зүгээр харанхуй баримжаа штэ. Яг тийм гэсэн юм биш шүү. Энэ чинь бас бодож иж байгаа гэж ирнэ. Уураг гэдэг чинь ерөнхийдөө нэг юм л дээ. Бид нар өдрөө болгон махтаа бол идчихэж штэ. Бид нар махнаас өдрөө болгон уургийг авч байгаа байхгүй юу? Тэгээ бид нар зөвөр одоо энэ саплимент ийм повдер төрлөөр байгаа уургийг хүмүүс биеинд муу гэж яриад байдаг. Энэ бол маш буруу ойлголт. Зүгээр дасгал хийсний дараа эхний 2-3 минутын хугацаанд хурдан задрах уургийг бид нар уух юм бол бидний булчин хэрэгтэй хугацаанд ашигтай хугацаанд уургаар хангагдаж одоо тэнцэнэ гэсэн үг байхгүй юу? Харах унаар бол. Тэрнээс ялгаа байхгүй бидний идж байгаа махнаас бид уураг авж байгаа. Тэр повдер төрлийн юм нунтаг төрлийн уургийг чинь сүүнээс гаргаж авдаг байхгүй юу? Одоо үүлдрийн шат амжилтгаар дамжаад ирэх чинь юм хурдан задардаг шууд найруулад уухад бэлэн болгосон л уураг шүү дээ. Тэгээс бид нар бэлтгэлийн дараа шууд хоол идээд тэр бидний идсэн хоол 2-3 минутын хугацаанд задраад бидний биеийг хүрхгүй шүү дээ. Тэгээд задралын хугацаа нь хэр удаан бэлээ. Тэгэхээр ашигтай хугацаанд нь түргэн хугацаанд бид нар уургаа бие хангахын тулд тэр одоо бэлтгэлээр ингэж уудаг байхгүй. Тэгэхээр уураг бол зайлшгүй хэрэгтэй. Ер нь бол гэхдээ тухайн үний сонголт шүү дээ. Уумар байна уу, уумаргүй байна уу. Ер нь бол уух юм бол илүү үр дүнтэй л гэж би бодож байна. Жин хасгаж байгаа хүмүүс уураг хэрэглүүл яг уу болно. Тэгээ уураг чи вэй уураг гэж байгаа. Дотроо масны уураг гэж байгаа. Вэй уураг чинь бол шар сүүнээс гаргаж авсан уураг. Жин хасж байгаа. Одоо тиймэрхүү хүмүүс ууж болно. Масны уураг гэж байна. Бие ерөнхий масны өгч байгаа хүмүүс ууж болно. Тэгээ болохоор зөвхөн масс нэмэх байгаа уургийг л мэдэх юм байна. Яг би бол одоо надаас болж ирж байгаа хүмүүстээ бол масны уураг гэж бол их зөвлөд байдаг. Зүгээр хоолнд нь илчлэгийн шингээгээд гаргацдаг учраас вэй уургийг сонгож үздэг. Ер нь бол энэ сонголт бол ер нь бол хвчлэг вэй уураг л байдаг юм да. За. Одоо ямар тасгал хийх вэ? За одоо мөрний ардталт. Кантил ах уу? Кантил яах эхлээд хоёлоо хоосон гараараа техникээс сурна. Хашаах. Гар эндээс заяа. Эхлээд сурахын тулд тохоо шулуунаар нь хажуудаа шийхтэй яваа. Ийм. За ингэж хийхдээ энэ трапезийг хүн гараа өрөхдөө дээш ингэж хавчиж хийгээд. Энийг ингэж хавчиж хийхгүй. Минийхээ тавчигдчихэж байна уу? За яг болж байна. За эхлээд энэ техникийг сурсны дараа гар эндээс явахдаа ба зэрэг юм. За эндээс 1 2 ийм техниктэй. Энийг авчихгүй шүү. За. За эхлээд 2 гараа шулуунаар нь яваа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 сүүл 2 1 ганц. За. За дараагийн сурах техник бол уушаа хоёулаа сая
ингэж хийсэн бол тохоог жоох юм байралтай. Эндээс 1 2 3 4 Тэшээ болоо. За. За тийш хараа зогсож. Толтойгоо харьцаад яа. За. Эндээс 1 2 3 энэ шүү за. 4 5 6 тохоо хит нууцаад биш. За. 7 8 энэ хараа. Эндээс энэ төвшгөл хүртэл шулуун тэр тойлонд хараа. За. Ийм биш. Ийм. Тэгсэн. За. Олж ийн. 1 2 3 4 ганц. За. За одоо хоёлаа гантилтэй орно. За. Тэ шолон нараа тий. Саяны сурсан техникээр шүү. За шууд. Нуглаа. 1 2 3 Ямар нэгцэн бэ? 4 Нэг алгас шалахгүй яах шээ. Алгасна гэж байхгүй шүү дээ. Бүр гар явдгүй яах вэ? За чи надад тавьчих. Хоёроо тавьчих. За. Одоо энийг ай. Энэ чамд яг төр. Тийм байлгүй дээ. За. 1 2 3 4 5 6 Ora, 7 8 9 10 1 2 За тааш. Яаж чилж гин үү? Амар чилж байна. Хаан чилж гин. Энэ хоёр дээр чилж байна. Зүг бай. Зөв үү? Зүг бай. Одоо хэдэн тасгал үлдлээ? Нэг үү? Одоо хоёуланд нь нэг л тасгал үлдчихсэн. Тэр төхөөрөмжн дээр хийнэ. Төхөөрөмжтэй дасгал илүү амархан байхаа. Кантил алстай амар хэцүү. За тохоо үргэлж дээр одоо хойшоо хандлан татаад тохоо ингэж доошоо буухгүй шүү. За. Ингэж татлаа, уурш нь ихч явууллаа. 2 зэтэй 3 4 5 6 7 болж байна. 8 9 10 хөргөж дээр 1 хурш нь явуул 2 за ингээд 4 удаа. За. Чи тасглаа ээж явахдаа тохоо ингэж хандл татсан бол яг энэ чигээр нь татсан замаараа буцаага яваа. За. Тэгэхгүй чи ингэж татчаад ингэж доош нь явуулах гэдэг. Тэгэхээр энэ жимд ер нь тойл байгаа нэг шалтгаан чинь чи өөрийнхөө техникийг зөв хянах зорилготой байхгүй юу бас. Тэгэхээр ингэж татсан бол татсан замаараа буцаага явуулна шүү дээ. Ийм. Ойлгосоо? Аха. За. Тэ энэ дасгал кантилтэй дасгалаас арай гайгүй байна. Аа. Түр чам жингэн хөнгөдөөд юм шүү. Хөнгөдөөд үү? За яах юм бэ? За. 1 2
Арай хол зогсон үгүй юу би? 3 зүгээр. 4 5 6 7 8 9 10 1 хамтны бол ганц. За хоёр дахь. Одоо хоёр аргалт үлдлээ. За дуслаа өнөөдрийн тусгал ингээд. Би чадсан. Үнэхээр өөрчлөгдлөө. Тэгээд байхгүй юу? За. Өнөөдрийн дасгалыг амжилттай хийж дууссан. За баярлалаа. Амар том ажлын хадгалсан шүү дээ өнөөдөр багшаа. Хөлгөөн хийгээгүй амар удаж чад хийсэн болохоор магаш миний би амар их болрох хаа. Яаж болрохаас сэргийлэх үү? Одоо тийм яг оноос арга бол байхгүй. Гэтэ тэргөө булчинд гэмтэл үүсэж байгаа бол булчин болрохаас өөр арга байхгүй. Тэгэхээр тэр булрааг намдаах булрааг инх арга чарга байна уу гэж асуудаг хүмүүс. Миний л бодлоор тийм арга бол байхгүй. Яагаад тэгэхээр дасгал хийж байгаа явцад булчингийн эд урагдчих идэх байхгүй. Тэр урагдсан эд чинь өөрөө булраа олж бидэрт мэдэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо булрааг тэгж намдаах тийм юм би бол тийм бол одоо сонсч байгаагүй. Тийм үү. Тийм. Нөгөө нэг дасгалаа хийж дуусны дараа араас нь шууд хөөтөө усанд орох ч юм уу тийм арга байхгүй юу? Би тэрийг нэг тийм үлдэмтэй бол гэж бодохгүй байна. За тэгвэл хотлоо хийсэн юм шүү. За магаш төгөөдтэй хоёр гараа өргөж чадгааргүй болох юм дээ би. Тэгнь. Тэгээ энэ спортыг зүгээр нэг сар 2 сар хийгээд байх биш. Амьдралын хэм маяг болгож хийгээрээ, эрүүл мэнд болгож хийгээрээ гэж одоо үзэж байгаа хүмүүстэй хамтч хэлмээр байна. Тийм. За тэгээд ер нь цаашдаа дасгал хийхэд яг өнөөдрийн миний байдлаараа юун дээр амар алдаа гаргасан юм болоо? Гэхдээ их амар алдаасаа тарах юм бол гарсангүй. Тийм. Ер нь бол тойлтойгоо харьцаж сурах хэрэгтэй байна. Дасгал хийж байгаа тохиол тийм ээ. Энэ тойл чинь зөвхөн өөрийгөө харж, өөртөө дурлах биш бас өөрийгөө зөв хийж гинөө, буруу хийж гинөө гэдгийг харж хянах зорилготой гэдэг юм шүү гэж хүмүүстэй хэлмээр байна. За өнөөдөр маш сайхан хичээл авсан багштай маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд цаашдын ажилд нь бас амжилт хүсье. За манай тимийн энэ салбар дээр ирж энэ нэвтрүүлгийг хийсэн та бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа шагаар ирчээ. За. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна үзэгчтэй. Та бүхэнд маань бас маш их таалагдсан гэж найдаж байна. Фитнес гэдэг хичээл ямар амар ач холбогдолтой болох болон за хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг хөдөлгөөний дутагдлаас хэрхэн сэргийлдэг талаараас та бүхэн маань мэдэж авсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.